Сайн байцгаана уу? Та нарт энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Даштржийн Цэлмүн гэдэг. Би Монголын хамгийн анхны ууган ашиглалын дасгалжуулагч байна. За би энэ чиглэлээрээ Монголда болон дэлхийд дасгалжуулагч хийгээд багагүй хугацааг өнгөрөөсөн байна. За та нар маань миний энэ талаарх миний танилцуулгыг дэлгэрэнгүй мэдхийг хүсэж байгаа бол миний Facebook болон YouTube, Instagram гэдэг миний сошиал хаягуудаар та нар маань ороод миний танилцуулгыг хийсэн бичлэгүүд бас юу ярьдаг тэр зүйлүүдийг маань мэдэх боломжтой, бүрэн боломжтой гэж хэлмээр байна. За ингээд би өөрийгөө танилцуулахгүйгээр та нар маань олоод мэдээрэй. Ягаад гэвэл би дэлгэрэн өөрийгөө танилцуулсан бичлэг видеонууд байгаа учраас. За өнөөдөр би шууд ийм чухал бас нэг сэдвийн талаар ярих гэж бодож байна. За та нарын маань ууган ашиглалын талаарх бодол чинь бас ямар байгаа вэ те? Ууган ашиглал гэж юу вэ гэдгийг та нар маань бас судалж анзаарч байгаа юу? За тэгэхээр тулд бас миний саяны хэлсэн хаягуудаар ороод та нар маань мэдээд аваарай. Мэдгүй байгаа бол тийм ээ. За өнөөдөр би би бас багагүй хүмүүс дасгалжуулагч хийгээд энэ ууган ашиглалын дасгалжуулагч хийгээд багагүй хугацааг бас өнгөрөөгөөд байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгч нар тохиолдсон түүхүүдийг тэдний зөвшөөрснөөр би хүмүүст ярихаар шийдлээ. Тэгэхээр өнөөдөр би түүхийг бас нэгэн түүхийг та нартай ярих гэж байна. Мэдээж тэр тухайн өөрийнх надаас үйлчлүүлж байгаа тэр үйлчлүүлэгч нараасаа би зөвшөөрөл аваад энийг ярьж байгаа. Мөн нэрийг бол би мэдээж дурдахгүй тийм ээ. Тэгэхээр би зөвхөн түүхийг ингээд яриад явах байгаа шүү. Тэгэхээр та нарт маань энэ түүхүүд бас ингээд тохиолдсон бол та нарын таньдаг хүмүүс тохиолдож байгаа бол бас энэ видеог хүргэж тэднэрт бас туслаарай гэдгийг бас хэлмээр байна. За өнөөдрийн би бол гадаад Монгол гэдэг ингээд бүгдийн ингээд улс орнуудыг холиод би энэ түүхүүдийг зөвшөөрсөн үйлчлүүлэгч нарынхаа түүхүүдийг ярих болно. За би өнөөдрийн түүхээ би Монголын түүхээр эхлэх гэж байна. Тэгээ Монголд маань Монголоос надаас хичээл аваад эдгэрээд 2 гаруй жил 2 жилийн өмнө надаас хичээл аваад эдгэрээд маш амжилттай ингээд хөөрхөн гэр бүлээ ингээд аваад явж байгаа маш мундаг эмэгтэй түүхийг би ярих гэж байна. За энэ эмэгтэй маань болохоор аав ээж өөрөө айлын том охин. За эмэгтэй дүүгийнхаа хамтаар ингээд амьдардаг. За аав нь бол баг байхад нь баг балчир байхад нь бол ингээд нас барсан байгаа. Тэгэхээр тухайн үед бол жоохон байсан учраас бас нэг юмны учрыг бол ойлгоогүйгээр ингээд үлдсэн байгаа юм. Гэтэл энэ охин маань бол бас 4-5 настай болчихсон. Нэгсээ ойлгохгүй байгаа ч гэсэн аав нь явчихлаа гэдгийг бол айгүй сайн мэдчихсэн. Бас сэтгэлдээ бас нэлээд хүнд бас шарахыг бол ингээд аваад үлдсэн байгаа юм. Дүү нь бол нэлээд жоохон байсан учраас бас сайн мэдэхгүй байсан байгаа. За тэгээд энэ хоёр маань ингээд тэр үйл явдлаас хойш ингээд мэдээж ээжтэйгээ хоёулаа ингээд энэ бүсгүүчүүд маань ингээд амьдарсан байгаа юм. За манай надаас миний үйлчлүүлэгч болохоор гүнтээ суугаад гэрлээд ингээд үр хөвгттэй болсон байгаа юм. За дүү нь бол ээжтэйгээ амьдарч байсан. За нэг өдөр мэдээж ээж нь бол эрүүл саруул ингээд сайхан өвчин зовлон ярьдаггүй ийм эмэгтэй байсан. Нэг өдөр бол тэр гинтхэн цус харуултаар бурхны орон руу ингээд оцсон байгаамаа. За миний үйлчлүүлэгч бол бас хүнд цохилтонд мэдээж орсон, ээжийг алдсан учраас дүү нь басар тийм хүнд дарамтанд бол орж гинт хэцүү төр байдлыг бол маш хүндээр хүлээж авсан байгаа юм. За тэгээд тухайн үйл явдал бол өнгөрсөн. Ээжигээ тэнгэрийн орон руу үдээд хоёр бүсгүй маань ингээд амьдрал нь үргэлжлээд явсан байгаа. За 6 сарын дараагаас дүү нь биеийн өвдөж эхэлсэн. Тэгээд эмчээр эмнэлэгт үзүүлээд ингээд эмчит үзүүлэхэд бол дүү нь бол тархиндаа ямар нэгэн гэмтэлтэй болсон байна. Энэ бол ингээд ерөнхийдөө гинтийн байдлаас үүссэн юм гэмтэл байна гэж онцлогдсон байгаа. За тэгээд дүүгийнх нь тэр тархины тэр гинтийн байдал нь гинтийн авсан тэр зочирлоос болоод дүүгийнх нь тарих өвчлөөд цаашдаа ерөнхийдөө тархины хорд хавдарлууга шилжээд дүү нь 2 жилийн дараа нас орсон байдал руу шилжсэн. Нас орсон. За ингээ миний үйлчлүүлэгч бүсгүүд бол маш хүндээр туссан. Тэгэхээр би энэ түүхээр юу ярих гээд байна вэ гэхээр өнөөдөр бид нар ууган ашиглалын талаарх ойлголтгүй байснараа бид нар бас үхснийхээ араас үхээд байна гэдэг энэ том асуудлыг би бас ярмаар байна. Миний үйлчлүүлэгч бол надаар үйлчлүүлээд маш хэвийн байдалд амьдралаа өргөжлүүлээд ингээд хоёр сайхан охинтой бас хоёр сайхан охинтойгоо нөхөртөөгөө сайхан ингээд амьдарч байна гэдгэрч гисэн. Гэхдээ тэр маань дүүгээ алдсан. За дүүгийнх нь үхэл яагаад ирсэн бэ гэж. Дүү нь эрүүл саруул байсан.
Тэ? Гэтэл одоо тэ гинтхэн юм одоо тархины өвчнөр болоод ингээд нас барчихсан. Яагаад вэ гэвэл тэр хүнд одоо ээж нь өхнэ гэсэн хэзээ нэгэн өдөр ээж нь өхнэ гэсэн тийм ойлголт тэр хүний тархинд байгаагүй учраас гинтийн цохилт болсон. Өмнө нь одоо тэ энэ ингээд явцдаг шүү. Ээж чинь ингээ одоо өхөн шүү гэсэн ийм ойлголт тэр хүний тархинд байгаагүй учраас гинтийн асар том цохилт ирээд тэрнээсээ болоод тархин нь одоо тэ өвчлөлттэй болж эхэлсэн байгаа юм. Тэгэхээр бид нар өнөөдөр үхэл хагацал уй гашуудлал гэдээ ярихаараа яадаг вүлээ? Бүгдээрээ л муухай юм ярьж гин, муу юм ярьж гин, битгий яар гэж ярьдаг боловч энэний цаана асар том одоо тэ асуудлууд ингээд өрнөж байдаг юм аа. Хэрвээ энэ охин ямар нэгэн байдлаар ээж нь өхлийн талаар ойлголттой байгаад ээж нь нэг өдөр энэ хорвоо дэлхийг аавшигч нь орхиод явна шүү гэд хэлчихсэн байсан бол тэгээ миний хүү сэтгэлийн бэлтгэлтэй байгаараа ээжтэйгээ хамт одоо ингээд амьдарч байгаад ээж нь нэг л өдөр одоо явна шүү гэдгийг бас сануулчихсан байсан бол арай өөр байх байсан. Бид нар ер нь яагаад те аливаа асуудлуудыг заримдаа айгүй тийм зочирч хүлээж аваад байдаг вэ гэхээр бидний тархинд өмнө нь тийм мэдээллүүд орж ирж байгаагүй учраас бид нар тэр одоо тэр мэдээллийг гаднаас биднээс хамааралгүй хяналтгүй орж ирсэн тэр мэдээллийг тархиндаа маш том зочирлоор хүлээж авдаг. Хэрвээ таны тархинд өмнө нь ийм мэдээллүүд байсан бол суулгаж байсан бол баг ерөөсөө энэ зочирлоор хүлээж авахгүй бас олон давтагдчихсан бол гэхдээ үхэл хагацал энэ зүйлүүд дээр бол тодорхой хэмжээний ойлголттой байсан тохиолдолд бол энэ бол тэр шууд үхлээр шийдэгдэх асуудал биш юм аа. Тэгэхээр би та нартаа тэгээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ хорвоо дэлхийд эртээ тэргүй үхэл гэдэг бол бид нарт тохиолдох зам ёсны зүйл учраас үр хөвгтдээ мэдээ одоо тодорхой хэмжээний ярих насанд нь хүрэхэд нь бид нар одоо тэ ярьж одоо хэлэх хэрэгтэй. Хизээ нэгэн өдөр аав нь ээж нь чамаас холдоод явнаа. Тэр цагт миний хүү одоо тэ сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой гэдгийг зааж сургаж байх хэрэгтэй. Ганцхан энэ тохиолдолч биш. Олон одоо тохиолдлууд тэ хань нийжил үр хөвгтдээ энэ асуудлууд аав ээжийн асуудлууд байдаг. Ямар ч ойлголтгүй мөнхийн дэргэд одоо тэ ээж нь аав нь явж явах юм шиг сандаг. Тэрнээсээ болоод асар их одоо тэ гунигаар дүүрч тэ архинд орох ухамсаргүйгээр сонголтуудыг хийх их жишээний тэ одоо зөндөө одоо тэ хэцүү байдалд орсон амьдрал нь урчсан хүмүүс байдаг шүү дээ. Тэр тусмаа манайхан тэ миний одоо аавын ээжийн амны хүүхэд гэж их ярьдаг. Тийм хүүхдүүд ихвчлэн маш их одоо тэ хүнд хэцүү байдалд ордог. Миний үйлчлүүлэгч гэсэн. Мэдээж миний үйлчлүүлэгч бас маш асар том хүнд цохилтыг өгсөн байгаа. Гэхдээ энэ одоо охин дүү нь бол одоо ээжтэйгээ одоо ингээд байнга одоо хамт амьдарч ирсэн. Ээжтэйгээ байнга одоо ингээс нь зүгдчихсэн. Тийм учраас энэ хүнд маш их шоконд ороод энэ хүн тийм өмнө тийм мэдээлэл байгаагүй учраас шоконд ороод тэгээд ээжийнхээ араас 2 жилийн дараа нас барсан байх нэ. Тэгэхээр ийм өрөвдөлтөй хэцүү ирээдүг одоо тэ бид нар үр хөвгтдээ бэлгэлэхгүй тулд өнөөдрөөс эхлээд уй гашуудал, үхэл хагацал гэдэг зүйлийг бид нар ярьж байх ёстой. Тэр ойлголтуудыг хүүхдүүддээ суулгаж байх ёстой. Ярихад мэдээж хүнд хэцүү асуудал боловч бид нар энэс цухтаагаад хэцүү гэж яриад муухай уй гашуудал битээр үхэл хагацал битээр гэж яриад бид нар энэс цухтах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр амьдралын үнэнтэйгээ илрээд бид нар бас энэ ойлголтуудыг өөр хүүхдүүдтэй цааш нь өгж явах нь айгүй чухал юм шүү гэдгийг би бас та нартай энэ одоо видеогоор хэлхийг хичээлээ. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд бол тий одоо бас сайн ойлголтуудыг аваад эдгэрээд одоо ингээд бас сайхан амьдарч байна. Энэ хүнд бас л одоо тий драма бас шарах байсан. Ягаад гэвэл аавыгаа одоо алдсан гэдэг нэг юм мэдээлэл энэ хүнд байгаад байсан. Нөхөл гэдэг чи явд юм байна. Аав ээж маань одоо тий ингээ явчихдаг юм байна гэсэн бас мэдээллийг энэ хүнд тархиндаа бас суулгацсан байгаад байсан учраас бас арай дээр байсан. Гэтэл энэ хүнд маш хүнд байсан. Аавыгаа алдсан, ээжигээ алдсан, тэгээ төрсөн ганц дүүгээ алдсан гэдэг бол маш том хүнд асуудал. Энэ манай миний үйлчлүүлэгчд бол ирсэн байгаа. Гэтэ энэ бүсгүй одоо натаа уулзснараа ингээд даваад гарсан.
ойлголтуудыг ойлгож авсан. Тэгэхээр ингээд би та нартай хэлье. Тэгэхээр үр хүүхэдтэй тий би бол 8 наснаас дээш байгаа үр хүүхэдтэйгээ өгвөл бас энэ зүйлүүдийн талаар бас тодорхой хэмжээний ойлголтуудыг бас суулгаж явах нь зөвөө гэдгийг бас ярмаар байна. Ягаад гэвэл одооны хүүхдүүд аюу одоо тий тархины хөгжил өсвөр одоо бидний үеийнх шиг одоо байха болцсон. 60 70-аад үеийн аав ээж нарын маань үе шиг байха болцсон. Одоо энэ хүүхдүүд чинь мэдээллийн 90 100-д өсөж байгаа учраас бүхэл зүйлийг олж мэдэж байна. Тийм учраас хүүхдүүдтэйгээ төрүүлж та нар маань ярих хэрэгтэй байна тэр зүйлийн талаар. Өнөөдөр та үхлийн талаар ярихгүй бол өөр нэгэн газраас хүүхдүүд чинь үхлийн талаарх мэдээллийг буруугаар ойлгоод авчнаа. Тэгэхээр бас сайхнын ч гэсэн за бас энэ одоо тий сайн сайхан амьдралд хөтлөх тэр зүйлийг бас та бид нар бас шулуухан нүүр тулж ярих хэрэгтэй гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За тэгээд энэ хүү түүхээрээ би бас та нартай үр хүүхэдтэй бас анхаарал тавиарай, ирээдүйд нь бас бэлтгэх хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ бол амьдралын үнэн. Анх одоо ингээд сонсож байгаа хүмүүст бид нар тэр тусмаа манай монголчуудад энэ одоо сэдв айгүй хүнд байж болох юм. Би энийг ойлгож байна. Би өөрөө ч гэсэн монгол хүний хувьд гэхдээ л би өөрөө үр хүүхдээ алдаж үдсэн хүний хувьд мөн бас олон одоо тий мянган үр хүүхдээ алдсан ээж хүн эхнээ тий аав ээж энэ хүмүүстэй одоо ажилласныхаа хувьд энэ бол амьдралын үнэн. Тэгээ бид нар энэ зүйлийг бид нар одоо тий хүлээж авч сурах хэрэгтэй гэдгийг зөвөр хүлээж авч сурах хэрэгтэй гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгснээрээ бид нар өнөөдөр одоо амьдралаа цаашаад зөв сайхнаар үргэлжлүүлээд дээшээ тэнгэрт явсан хүмүүсээ ч гэсэн амар амгалан сүнсийг байлгах тийм бүрэн боломжтой гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд миний энэ хүү видеонд анхаарал хандуулсан танд маш их баярлалаа. Тэгээд миний одоо сувгуудыг дэмжиж дагаад яваад ах юм бол энэ хүү мэдээллүүд ингээд ороод яваад ах болно. За өнөөдөр ингээд түүх маань одоо ингээд бодит надад тохиолдсон, миний үйлчлүүлэгчид тохиолдсон ийм түүх байлаа. Тэгэхээр та нарт маань бас ийм түүхүүд тохиолдсон бол тэр хүмүүс рүү бас шеэр хийж, таг хийж тэр хүмүүсийг бас эдгэрхт нь туслаарай гэдгийг бас хэлмээр байна. За мөн дахин би одоо байнга видео бичлэгүүд дээр хэлдэг. Тэ таны хажууд гашуудж байгаа хэн нэгэн байгаа бол та өөрөө гашуудж байгаа бол бити гашуудхаа хориглоорой. Тэр өөрийнхөө дотроос гарч байгаа эмоц, тэр сэтгэлийн бүхэл зүйлсээ гаргаж өөрийгөө эмчлэхэд туслаарай гэдгийг хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө видеонд анхаарал тавьсан та нартай маш их баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай.